Хүмүүс яагаад худал ярьж нийгэм бүхэлдээ худал хуурмгаар дүүрсэн шалтгаан болоод энэ өгүүлэлттэй холбоотой босод зүйлсийг уг өгүүллийг бичсэн философи ухааны доктор Бачулуунаас тодруулахаар бид студидт урьж ирүүлээд байгаа юм. Энэ төрөнд танд оройн төргий. Сайн байна. Тэгэхээр та өгүүлэлтээ ер нь бидэнд худал хэлж одоо хэлэхгүйгээр амьдрах боломж болцоо ер нь алгаа гэж бичсэн байсан. Тэгэхээр яг одоо энэ үнэхээр өөр нь Монголд ийм дүр зураг байна, ийм хэм яагаад бий болчих вэ? Үүнээс хоёлаа яриагаа эхлэе. Уг нь энэ өгүүлэлд баримтал бичсэн юм л да. Худал ярьдаг тухайл бичээд худлыг яриад байгаа тухай бичсэн болохоос биш. Яг шалтгаан нь юу вэ гэдгийг би одоогоор олж хараагүй байгаа байхгүй юу? Энэ бол социологийн асуудал, энэ бол психологийн асуудал, нийгмийн психологийн асуудал, зарим талаараа философитой холбогдох байх л да. Шалтгааны зүгээр судлаагүй мөртлөө зөв өнгөц эдгээр хэдин юм миний бол санаанд байгаа л да. Ерөөс нэг цаг барьдгүй эдэр гэдэг юунаас ч болд юм дээ. Ер нь яг энэ өгүүлбэрийг бичих болсон шалтгаан маань би нэг хоёр байгууллагатай гэрээ хийгээд байгууллагатай гэрээ хийж байгаа шүү дээ. Хувь хүнтэй биш. Байгууллага гэдэг чинь бас нэлээд албан ёсны юм гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь нөгөөдөл маань яг ч гэрээгээ биелүүлээгүй гэхэд хэцүү. Тэгсэн мөртлөө хугацаа мөнгө эдрийн асуудал дээр заавал нэг асуудал гаргаж байгаа байхгүй юу? Тэгэл эндээс бодоод л ер нь урд нь нэг тэгж боддог байсан юм аа. Энэ удаа бол ийм далим гарсан болохоос биш хүмүүстэй цаг уулзахаар дандаа худлаа хэлнэ. Тэгсэн мөртлөө бас ирэхгүй мүү гэхээр бас ирж байгаа байхгүй юу? Тэгэл 10 минут хоцсон нэгдэг чинь худлаа хэлж байгаа хэрэг байхгүй юу? Эсвэл мөнгө тэдэнд өгнө гэчээд 2-7 хоногоор хойшлох юм уу сараар хойшлох чи худлаа хийж байгаа хэрэг л мөн байхгүй. Тэгээ худлаа хийж байгаагаа мэдэхгүй байгаа явдал чинь тэр худлаа хийж байгааг нь улам цаашлуулад байна уу гэж бодогдоод байгаа юм л да. Худал хэлэх нь олон янз байдаг. Ер нь эдгээр одоо олон төрлүүдээс аль нь хамгийн байж боломгүй асуудал гэж та харж байгаа юм. Ерөөсөө хүний амьдралыг хохирох явдал бол хамгийн худлаа хэлэх хамгийн хорлонтой. За бараг хүн алж байгаагаас өөрсгөө зүйл байхгүй. Хүнийг бизнесээр нь мөнгө төгрөгөөр нь сүрүүлнэ тийм ээ. Ар гэрээр нь сүрүүлнэ шүү дээ. Гайхалтай худлаа хэлдэг усуд бий болчиход тэрэндээ хүмүүс их санаа зовхоо болчиход байгаа явдал бол хамгийн аимшигтай байхгүй. Ерөөсөө чадж байгаа юм дарга байхгүй гэдэг нэг муухай үг дэлгэрсэн тийм ээ. Энд чи ерөөсөө л тухайн үедээ ямар нэгэн худлаа хэлж гаад хуурч гаад мэхэлж гаад хэдэн төгрөг салгачвал тэр хүн цаана хичнээн хүнд байдалд орж байгааг нь ерөөсөө анзаарчгүй гэдэг бүр анзаарсан ч тоохоо болцсон явдал бол их аимшигтай үзэгдэл. Тэгэхээр зарим их сурвалжуудыг хэлж байгаа өнөөгийн нийгэмд худал хэлэхгүйгээр ажил явахгүй байна. Худал хэлэхгүйгээр одоо энэ нийгэмд байх боломж алга гэж яриад байна л да. Та үүн дээр хэр санал нийлэх вэ? Ерөөсөө яахын аргагүй худал хэлж байгаа тэр улсууд миний энэ худал хэлж байгаа явдал бол ийм улсуудад гэдэг юм уу? Ийм бүлгийн ихэнд гэдэг юм уу энэ нийгэмд хичнээн хортой бол гэж бодох. Ингээ худлаа хэлэхгүй бай. Жишээлбэл би худал хэлдэг. Дандаа хүнийг бодоод тийм ээ. Энэ хүний аюулгүй их мөнгөөр авцсан хувцсыг энэ миний хувцс ямар байна вэ гэх юм бол би зохиогүй байсан ч гэсэн бас тэр хүнийг бодоод л тийм ээ. Сайхан зөгчөнөөч гэдэг юм юу гэдэг гэх мэтлэнгээр хэлдэг тал байдаг л да. Гэхдээ хүний амьдралд хортойгоор худлах хэлэх гэдэг чинь хамгийн аимшигтай үзэг. Энэндээ хүний цагийг үнэлэхээ болцсон. Эдгээр иймэрхүү үзэгдэл айгүй их болцсон ба шүү дээ. Энэ хүн эсвэл намайг хүлээжлээ гэж боддог ч юм уу. Энэ эдгээр чинь айгүй хүний моралийг жоохон юм дээр хүний моралийг харуулж байгаа үзэгдэл байхгүй юу. Энээс л ургуулan бодоосаа гэсэндээ л өгүүлбэцсэн юм л да. Ер нь хүнд өөрт нь худал хэлдэг юм төрөлхийн юм инстинкт байна уу? Эсвэл энэ нийгэм амьдралын маяг дундаас үүссэн асуудал гэж байх уу? Гэмгүй худал хэлэх явдал бол хүний ер нь баг мөн чанартай холбоотой байх. Хүнд халтайгаар худал хэлдэг тоохоо байсан явдал бол ер нь сүүлийн үед л Монголд хэд дэлгэрээд байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Ер нь худлыг багасгаж үнэн бодит байдлыг одоо бий болох үнээр явдаг хүн одоо үнэлэгдэх байдал хизээ бий болно гэж та харж байна. Энэ хэцүү асуудал байна. Энэ чи тэд онд гэж хэлэлтэй биш, яалтай биш. Гол нь нөхцөл нь хүний хөдөлмөрийг сайн үнэлждэг тийм ээ. Хүнийг худлаа үнэлдэг биш шүү дээ. Нэг дүр эсгсэн байдлаар нь ч юм уу, хувцаар нь үнэлдэг ч юм уу.
Яг ингээд байгаагаар нь үнэлждэг болсон цагт нөгөө хүн чинь худлаа хэлэх шаардлагагүй болчих шүү дээ, тийм. Тэгэхээр нийгэм ерөнхийдөө хүнийг үннээр нь байгаагаар нь үнэлдэг болсон цагт л хүн худлаа хэлээд байх шаардлагагүй болох байх л да. Энийг тэгэхээр- тэдэн он гэж хэлэхэд хэцүү үстэй, тийм ээ. За тэгэхээр бидний ярилцлагын түрээд өндөрлөж байна. Таны цаашдаа ажилд амжилт хүсье баярлалаа. За та нарт ч баярлалаа. Баярлалаа.